Хэрвээ үгүй урднаас зохион байгуулсан гэвэл тагнуулын газрын асуудал болох гэдэг. Тэгэхээр энэ үе тагнуулын газар ямар мэдээлэл өгч байсан? Үүнд хариулт өгөх. За 3 дугаарт Монголын төр уул уурхайн компаниудад заах болохоос биш тэдгээрт заалгах хууль байхгүй шүү. Сүүлийн үед чөлөө зах зээл нэрийн дор компаниудын дураараа авирлах явдлыг Монголын төр улам гааруулсаар байна. Төрийн зарим хүн зах зээлийн хуулиараа шатхууны үн өслөө гэж хүртэл ялагдлаа илэрхийлэх болж байна. Дэлхийн аль ч улс оронд ийм хууль байдаг талаар асуумаар байна. Аль ч улс орны төр компаниудын дээр байдаг шүү. Доор нь биш. Өнгөрсөн өдрүүдэд улсын хурлын 2 гишүүний маргааны үед нууц болон нууц биш гэрээнүүдийн талаар яригдах боллоо. Тодорхой нэг компани нэр хүртэл тэнд дурддагч байна. Ерөөсөө компаниудын монополчлал Монголын ард түмнийг төлөөсөн төрийг үл тоомсорлон төрийг төр биш болгож байна. Тендер, авилгал, ченж гэсэн ийм нэрсийн дор улс орны хөгжилд нэн сааттай үйлдэлүүд өнөөдөр хийгдэж байна. Энийг дасан зогсоох цаг болсон. Дотоодын болон гадаадын компаниуд зөвхөн үйлчлэх зорилготой болохоос биш тэдэнд улс төрийн болон нийгмийн ямар ч зорилго байхгүй. Ерөөсөө энэ тендер гэсэн гадаадын ойлголт компаниуд төрийг төрөгч болгодог үйлдэлийг ихсүүлсэн гэж үзэж байна. Тиймээс авилгалтай тэмцэх газар бүтцийн зохион байгуулалтаараа эдийн засгийн гэмт үйлдэлүүдтэй тэмцэх тийм газрыг одоо байгуулах хэрэгтэй байна. За 4-р авилгалтай тэмцэх газар улс төрийн болон эдийн засгийн гэмт хэрэгүүдийг ялгаж олон нийтэд таниулах хэрэгтэй байна. Улс төрчид албан тушаалаа ашиглан эдийн засгийн салбар руу орсон авилгал бол улс төрийн талаас авч үүсэх ёстой асуудал. Үүний хажуугаар эдийн засгийн салбар ялангуяа банк санхүүгийн болон уул уурхайн компаниудын зүгээс зориуд улс төрлөө нөлөөлж өөрийн зорилгодоо хэрэглэх гэсэн гэмт хэрэгүүдийг шүүн хэлэлцэх асуудлуудыг олон нийтэд зарлах болсон. Тиймээс улс төрийн зүгээс хийсэн гэмт хэрэг болон компаниудын зүгээс хийсэн гэмт хэрэгүүдийг тусгайлан ялгаж олон нийтэд мэдээлэх хэрэгтэй болоод байна. За дээрх асуудлуудыг үнэн зөвөөр ойлгож цаад шалтгаануудыг олж зарим асуудлууд дээр хамтран ажиллаж олон нийтэд ухуулан таниулах зорилгоор дээрх асуудлуудыг дэвшүүлж цаашид улс төрийн болон төрийн бус олон байгууллагууд иргэдтэй хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ хамаг Монголын хөдөлмөрийн нам мэдгэж байна. За Монголын ирээдүй бидний хүлээж байна. Бид биеийн болон сэтгэлийн бэлтгэх хугацаа нэгэн тулсан. За үүний тулд бид хамтдаа зүтгэх болж байна. Хамаг Монголын хөдөлмөрийн нам Улаанбаатар хот 2012 оны 4-р сарын 3. За ийм мэдээллийг одоо та бүгдэд ярьж, за ийм 4 саналыг одоо цаашид одоо ярилцаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон зөвхөн одоо олон нийт иргэдтэй одоо ярилцаж энэ 4 асуудлын талаар ярилцсан гэж бодож байгаа. За энэ талаар та нар одоо асуултууд байвал асууж болно. За асуулт байхгүй ерөнхийдөө би одоо бас дараагийн бас ажлууд хүлээгдэж байгаа. За энд би 3 номын одоо танилцуулгаас авчирсан байгаа. За энэ 3 номонд бол ерөнхийдөө Монгол улсын улс төр нийгэм, шашин, за гадаад бодлогын талаар би одоо ямар одоо байр суурь эслэх ёстой вэ гэсэн ийм 4 асуултыг задлаж 3 одоо ийм цуврал ном бичсэн. За хамгийн сүүлийн ном нь түрүүчийн 7 хоногт одоо хэрэглээс гарсан Монголын гэрээ гэсэн ном байгаа. За энд бол одоо Монголын ард түмэн хоорондоо гэрээ хийх тийм одоо асуудал үлдээд байна гэсэн ийм одоо улс төрийн өнөөгийн асуудалд одоо шийдэл болсон ийм одоо ном гаргасан байгаа. За хэвлэл мэдээллийн бас та нарт зориулж бас хэдэн ширхэг ном бичирсэн. За энэс бас авах үз. За намын ерөнхийдөө хамаг Монгол гэсэн сонингийн одоо зарим сүүлийн дугааруудыг авчирсан байгаа. За энэтэй одоо бас танилцсан үз. Нэг асуулт байна одоо. За асуулт байна. Боловсролын чиглэлээр одоо гол одоо үндсэн чиг өөрчлөлт нөгөө тэргүүлэх залрал гэдэг чинь тийм. Энэ энэ асуудлыг гол барьж одоо ажлын байр хамаг юм одоо боловсролын чиг хандгаар ярьдаг. Энэ тэр жоохон асуудал жоохон нэг жоохон бодтойгоор одоо ярих хэрэгтэй юм бол танахаас тэр улс төр гэж боловсролын чиглэлээр тэргүүл салбар гэж ярьдаг шүү дээ. Одоо бүхэл юм дандаа болсон хүч ярьдаг үстэй. Тэр асуудал ямар байр суурьтай байдаг юм бэ? Тэр нь бол яг энэ сүүлчийн ном дээр бол гол нь энэ шинжлэх ухааны салбар болон боловсролын салбар дээр бас хийх асуудлуудыг бол нэлээд тавьсан байгаа. Ер нь бол бид нар бол миний одоо үргэлж одоо ярилцлагатай хэлдэг зүйл бол боловсролын салбар бол төрийн мэдэлд байх ёстой төрийн салбар аа. Энэ төр боловсролын системээр дамжуулж энэ нийгэмд ямар хүнийг одоо бэлтгэх ёстой. Ямар хүнийг энэ нийгэм хүлээж байгаа юм. Энэ хоёрын л одоо авцалдаа явагдах ёстой.
За би ялангуяа энэ одоо боловсролын системд 10 жилийн энэ сургуулиуд дотор хувийн сургуулиуд байхыг бол би зөвшөөрдөг. Одоо Туркийн, Английн, Өмнөд Солонгосын ч юм уу ийм одоо сургуулиуд хэрвээ байх юм бол одоо тэрл орны нийгэмд манай залуучуудыг бэлтгэж байгаа байх гэж би ойлгоод байгаа. За дээд сургууль болон одоо их сургуулиуд хувийн байж болно. Тэнд нэгэнд мэрэгжил ирүүлж байгаа учраас мэрэгжил гэдэг бол олон улсын ойлголт. Тэгэхээр боловсролын системд бол бүх боловсролын сургуулиудыг төрийн одоо мэдлэлт авах, за сурах хүчгүүдийг ижилхэн болгох, нэгэн одоо адилхан сурах хүчээр бид нар одоо сурахгүй бол 10 жилийн сургууль болгон багш болгон одоо өөрийнхөө монгол хэлийг заагаад өөрийнхөө одоо биологи хичээлийг заагаад өөрийнхөө шашны ойлголтуудыг яриад байвал энэ бол боловсрол биш. Энэ бол зүгээр л одоо замаараа хөдөлж байгаа ажил. Тэгэхээр Монгол хүн одоо бэлтгэж чадахгүй л байх гэсэн үг шүү дээ. Боловсролын систем ийм замаараагүй байна гэдэг чинь. Тийм энэ нийгэмд хэрэгтэй хүмүүс хаач бэлтгэхгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ нийгэм чинь ийм замбараг хөтөл одоо үүснэ. Ялангуяа би сая хэллээ шүү дээ. Энэ шүүхийн одоо энэ нэр томьёонууд хүртэл одоо алдаатай байна шүү дээ. Тэ. Одоо гэрч гэж яриад байна шүү дээ. Яг одоо гэрчийн тухай ярих юм бол 7 сарын 1-ний гэрч бол арт түмэн шүү дээ. Хэдэн зуун одоо мянган хүн зурагтаар одоо харсан тэр гэрч нар байна шүү дээ. Тэгэхээр тэр дөрвөн хүн бол гэрч биш. Тухайн үедээ төрийн албыг хасч байсан алдаа гаргасан хүмүүс. Зүгээр хэн хэр зэрэг алдаа гаргасан бэ гэдгийг одоо шүүх асуудал байна шүү дээ. За өөр асуулт байна уу? Тэгээ цаашид та нарт мэдээлэл бас одоо ер нь улс орон дээр одоо хэлэлцүүлэг явагдана. Энэ бол яагаад би одоо энэ дөрвөн саналыг тавьж байгаа юм бэ? Тэгэхээр ерөөсөө нийтдээ одоо бүгдээрээ энэ улс орны асуудлуудыг бүгд л нийлж ярилцж шийдэхгүй бол одоо цөөхөн хүмүүсийг бид нар хийчихэн тэд нар шийдчихэн гэж тэднийг харж тэднийг одоо тэдэнд бялдуугчилж тэднийг шүдэж явсаар байгаа юм чинь бүх юм одоо норж унж шүү дээ. Төрийн одоо ерөнхийлөгч явсан, төрийн ерөнхий сайд явсан одоо хүмүүс өнөөдөр шоронгийн хашаа руу машинтайгаа явж орж байгаа бол энэ бол монголчуудын хувьд бол цоошин асуудал. За дэлхийд бол энэ бол байдаг юм. Өмнөд Солонгост ерөнхийлөгчийг шоронд хийжсэн тийм одоо түүх зөндөө бий. Манайд бол энэ бол цоошин. Монгол хүн бол одоо ийм байдалтай одоо тулсан байна. Тэр энэ шин улс төрийн үүссэн энэ шин байдал бид нар яаж ухаалгаар хандаж энд яаж ухамсартайгаар шийдлүүд гаргахад одоо үлдчихэд шүү дээ. Тэрнээс одоо хэдэг сэтгэлгээний хөдөлгөөнөөр одоо энэ улс орны чинь тэр чигээр шүүхийн тангин болгох чинь болохгүй шүү дээ. Улс орныг хөгжил явах хэрэгтэй шүү дээ. Тэнд шүүх ажилтгал юм байгаа биз. Улс орн энд хөгжих хэрэгтэй шүү дээ. Одоо сая ярьж энэ боловсролын асуудал. Тэр боловсролын асуудлаач гэсэн энэ чиглэлд бид нар ажиллаа хийх хэрэгтэй шүү дээ. Үүнийг л би одоо зураг телевизээр одоо хараад хэвлэл мэдээллийн сонингуудаас уншаад маш одоо сэтгэл зовж нийт олон нийт одоо уулзаж нийгэм зөв ойлголт үүсгэх. Ялангуяа би түрүүн дээр хэлсэн улс төрийн ийм нэг буруу ойлголтыг одоо үүсч болохгүй. Улс төр бол улс төрөөр явна. Төр бол төрийнхөө ажлыг хийх ёстой. Яагаад энд би улс төр хоёрыг ялгаад байгаа юм бэ? Тэр шүү дээ. Бид нар сүүлийн 20 жил Монгол улсын төрийг арчилтаа холиод идчихлээ шүү дээ. Арчлал гэдэг чинь улс төрийн идэ. Капитализмтай адилхан, социализмтай адилхан. Төр гэдэг бол Монголын төр гэдэг бол үйл ажиллагаа хийгээд явж байгаа. Энэ улс орныг зохион байгуулах ёстой. Байгууллага, арт түмний байгууллага. Тэр 20 жил арчлал төр хоёрыг ялгасангүй шүү дээ. Тэрийг би өнөөдөр хэлж байна. Энэ улс төрийн намуудын одоо дарга нарыг тухайн үед 7 сарын 1-ний үед юу гэж ярьж байсан? Энэ чинь намуудын хоорондын зөрчил шүү. Арт түмэн энд оролцох хэрэгс ямар ч хэрэггүй. Нэг талд сонгуул булхаагаар ялсан нам байгаа. Нөгөө талд ялагдлаа гэсэн одоо бухимдал үүссэн намуудын дарга нар л байсан шүү дээ тэр үед. Тэд нар л талбай руу тэд нар л лавсгалт намын өмнө тэр намын дарга нар л авчихсан шүү дээ арт түмнийг. Тэгээс арт түмэн өөрөө ч ихсаагүй шүү. Иймэрхүү одоо нэр томьёоны болон ойлголтын зөв юмнуудад орохгүй бол эхнээсээ энэ юм чинь буруу явчих юм бол буруу хүмүүсийн тухай яриад буруу ойлголт үүсээд тэгээ ямар ч буруугүй хүмүүсийн тус буруутчих гээд шүү дээ. Тэр хэн гэрч вэ гэдгийг бас одоо ярих хэрэгтэй. Бүхэл асуудлуудаар бид нар бол одоо маш их нарийн ярилцаж үргэлж асуулт хариулт явуулж байхгүй бол ойлголтууд буруу байх юм бол бидний шийдэл дандаа буруу гарна. За тэр түрүүн би тэр хэлсэн тэр авилгалын газар бол одоо энэ хоёр чиглэлийн авилгалын газар одоо Монголд байгуулах хэрэгтэй байна. Нэг нь тэр улс төрөөс улс төрийн албан тушаалаа ашиглаж эдийн засаг руу орж ирсэн тэр гэмтдгээдүүд нөгөө талд эдийн засгийн салбар энэ банк санхүү энэ компаниудаас
төрлөө очиж авилгадж байгаа. Төрийг төр биш болгож байгаа. Энэ Монголын нийгмийн хөгжлийг сааруулж байгаа. Бидэнд саад болж байгаа. Тэр гинтдүүдийг шүүдэг хоёр дахь тийм авилгалын газар одоо хэрэгтэй болоод байна. Тэгэхээр одоо гадаадын компаниудад одоо дарамжлуулж шүү дээ. Төр энэ компаниудыг чинь захирах хэрэгтэй, захиргаадах хэрэгтэй. Одоо мэдж байгаа та нар хэдэн сарын өмнө Австралийн телевизээр хүртэл одоо зүгээр нэг компани захирал залуу Монголын төр одоо шунхаа бойл гэж доромжилсан. Энийг одоо тэгэл бүгдээрээ дамжуулаад хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Чи юу болж байгаа? Аваар асуултууд байна уу? За асуулт авах бол ингээд төвлөн байгууллаа дуусгая. Энд байгаа номнуудтай танилцаараа номнуудаа